За сая аудитын дүгнэлтийг сонслоо шилэн дансны. Тэгэхээр бас шилэн дансны хуульд хүлээлгэх хариуцлагын асуудлууд бол дутууд улмаг байдаг. Тийм учраас өнгөрсөн 7 хоногт авчлан намын бүлгээс энэ хуулийн төсөлд нэмэлт өөрчлөлтүүдийг тусгаж шинэ нэмэлт одоо хуулийн өргөн барихаар болсон байгаа. Одоо аудит шилэн дансныхаа мэдээллийг засвал яах юм? Эсвэл хуурамч мэдээлэл оруулсан бол яах юм? Мэдээлэлээ оруулахгүй бол яах юм гэдэг энэ бүх зүйл дээр нэмэлтүүд бол оруулах шаардлагатай. За би аудитын дараагаас нэг зүйл асууя. Шилэн дансны тухай хуулийн 9-2-т заасан байгаа. Төрийн албан байгууллагад нь гомдол мэдээллийн дагуу тодорхой арга хэмжээ авч үр дүнг нь тухайн иргэнд болон олон нийтэд мэдээлнэ гэсэн байна. Тэгэхээр одоо энэ эрдэнэтэй холбоотой маш их зүйлүүд олон нийтэд цацагдаад байна. Тэгэхээр энэ дээр яг ямар арга хэмжээ авсан бэ? Энэ иргэнд нь хариу өгсөн үү? Олон нийтэд энэ асуудлыг мэдээлсэн үү? Та нар шилэн дансныхаа хуулийн дагуу энийг мэдээлэх одоо ийм үүрэгтэй, тухайн байгууллага ч гэсэн мэдээлэх үүрэгтэй. Дээрээс нь тэр шууд худалдаа авалт хийсэн байна гэж маш олон зуун тэрбум төгрөгийн асуудал байгаа. Энэ дээр аудитын газар ер нь хамгийн сүүлд ямар дүгнэлтүүд тэр байгууллага дээр гаргаж ирсэн бэ? Энэ байгууллага ер нь алдаа оногоо засдаг юм уу? Тэгээ танай энэ тайлан харахад ердөө л зүгээр бүртгэл тийм юм хөтсөн гэдээ хахад яг ямар яамны сайдд арга хэмжээ авсан, яг ямар агентлагийн даргад энэ чиглэлээр арга хэмжээ авсан, зассан гэдэг ийм зүйлүүд бол ерөөсөө алга. Энэ бол зүгээр л нэг тийм жирийн нэг албаа хагчид суугаад ингээд нэг тайлангийн гаргачаар ийм өсөлтүүд харагдаад байна. Тэгэхээр аудитын байгууллага бол энэ төрийн байгууллагын хулгай, төрийн байгууллагын өргүү зардлыг одоо та нарыг нэмэлт 1 минут өгье. Байна. За баярлалаа. За 3-т сая продюсер гишүүний хэлсэнтэй 100% санал нэг байна. Ер нь энэ төрийн өмчийн компаниуд бол зүгээр л ерөөсөө тэнд хулгай хийх, одоо хулгай үүрлэх ийм зүйл болсоо. Тийм учраас энэ дээр бид дараагийн 7 хоног манайх бүлэгдээр хэлцээд энэ төрийн өмчит компаниуд, төрийн өмчтийн байгууллагуудад одоо нэлээд нарийвчсан аудитын шалгалтыг ажлын хэсэг байгуулж одоо оруулахаар ийм саналыг бол оруулнаа гэж бэлдсэн байгаа. За тэгээ асуултандаа хариулт авъя. Ялангуяа тэр эрдэнэтийн асуудал дээр